хэлээд харагдана. За сайн байцгаана хүүхдүүд ээ. За өнөөдрийн математикийн хичээл. За олон оронтой тооны үржих хуваах гэсэн сэдв үзэж байгаа. За бид нэр урд нь 2 оронтой тоог 2 оронтой тоогоор үржүүлэх, 3 оронтой тоог 2 оронтой тоогоор үржүүлэхийг үзсэн. Гэхдээ өнөөдрийнх удаа багш дахиад нэг баталгаа юм. За 94-ийг 16-гаар буюу 2 оронтой тоог 2 оронтой тоогоор үржихийн тулд 2 дугаар үржигдэхүүний нэгжийн орноос нь эхэлнэ. Жишээ нь 6-г 4-өөр үржүүлнэ гэсэн үг. За 6-гаа дараа 9-өөр үржүүлнэ гэсэн үг. За яг нэг оронтой тоо үржүүлж байгаатай адилхан. За тэгэхээр тул 4 6 24 гээд 2-оос самд тэмдэглэнэ. За 6 9-ийн 54 гээд 5 6 гээд 56. За одоо сая нэгжээрээ үржүүлсэн юм чи одоо 10-таараа үржүүлэхийн тулд 10-ийн орны доор 50 гэдгийг л маш сайн анхаараарай. Одоо 4-1-ийн 4 гээд энэ нэгжийн орон энэ 10-ийн орны доор 50. 9-1-ийн 9. За одоо хоёр тоогоо хооронд нь нэмж өгнө. Нэгж 10-таа нэмээд 6 дээр 4 нэмээ 10, нэгийг санаад нэг сансан тоон дээр 9-гээ нэмэхээр 15-ыг нэмээд 15. 1504 гэсэн тоо болж байна. За одоо хэдүүлээ 3 оронтой тоог 2 оронтой тоогоор үржүүлэхийн тулд яг мөн нэг оронтой тоогоор үржүүлж байгаатай адилхан нэгжийн орноосоо эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эхлээд 7-гоо 5-аар үржүүлнэ. 5 7 35 гээд 3-аас санаж өгнө. За 7-гоо одоо 10-ийн оронгоор буюу 2-ороо үржүүлнэ. 2 7 нь 14, 14 дээрээ 3-аа нэмээд 17. За дахиад нэгийгээ санаж өгнө. Одоо 100-ийн орноор үржүүлнэ гэсэн. 7 3-ийн 21 сансан дотоогоо 22. За одоо сая нэгжийн орноор үржүүлсэн. Одоо 10-таараа үржүүлнэ. 2 5-ийн 10, 2 2-ийн 4 сансантайгаа 5, 2 3-ийн 6. За тэгээ хооронд нь нэмж өгнө. 5 дээр энд орон байхгүй гэдэг чинь 10-ийн орноос гэсэн учраас энэ байхгүй гэсэн үг тийм ээ. 5 дээр 7 дээр тгийг нэмээд 2 дээр 5-ыг нэмээд 2 дээр 6-ыг нэмээд 8775. За одоо 1 2 3 4 оронтой тоо болж байна. 4 оронтой тоог 1 оронтой тоогоор үржүүлэхэд 1 оронтой тоогоор үржүүлчихтэй бас адилхан үржүүлнэ. 3 6 18 нэгийгээ санана. 3 5-ийн 15 сансантайгаа 16, 3 4-ийн 12 сансантайгаа 13, 3 1-ийн 3 сансантайгаа 4. За ингээд үржих тоо маань л хэдэн ч оронтой байсан. Нөгөө нэг оронтой тоог үржүүлдэхтэйгээ л адилхан л үржүүлээ явах нь тийм үү? Харин энд анхаарах зүйл нь 10-ийн оронгоо үржүүлэхдээ 10-ийн орны доор тавина гэдгийг анхаараарай. За одоо хоёрт нь хэдүүлээ хуваах тоогоо баталгаая. За 56-г 4 хуваах юм байна тийм үү? За тэгэхээр хэдүүлээ 4-ийн хүрдээ харнаа гэсэн үг байна. За багш нь 4-ийн хүрд бэлтгэсэн байгаа. За тэгэхээр тул оронгоор нь тасалж өгнө. За энэ 5-ын ингээд таслаад 5 дотор 4 багтах уу гэж харна. Тэгэхээр 4-ийн хүрдэн дотор 5-тай ойрхон тоо хэд вэ гэж ингэж харах нь байна тийм үү? 4-ийн хүрдэн дотор 5-тай ойрхон тоо 4 байна. Хэдээр өгөхөд байна вэ? Нэг удаа байна тийм үү? Тэгэхээр нэгээр өгөөд 4-1-ийн 4. За оронгоосоо асъя 5-аас 4-ийн аслаа 1. За одоо энэ тооноос үлдсэн тооны араас дараагийнхаа тоог буулгаж ирдэг тийм ээ. 6-гаа буулгалаа. Одоо энд 4-ийн хүрдэнд 16 байна уу гэж харна. За тэгэхээр 4-ийн хүрдэнд 16 юм тийм ээ. Хэдээр 4-өөр өгөхөд байна. Тэгвэл энд 4 өгнө. За 4 4-ийн 16. За энэ тоо хариу нь хэд болж байна вэ? 14 гарч байна. За одоо хэдүүлээ 3 оронтой тоог 3 хуваая. За тэхийн тул мөн яг саяныхаа аргаар 4 дотор 3 багтах уу гэж ингэж заавал тасалж өгнө. За 4 дотор 3 багтах учраас энэ ингээ оронгоор нь тасалж өгөө. Зөвхөн 4-өөс 3-таа хувааж байгаа гэсэн үг. За тэгэхээр тул нэгээр өглөө 3 1-ийн 3 хаслаа. 4-өөс 3-ийн хаст 1 үлдэнэ. За дээрээс 3 гэсэн оронгоо буулгаж ирнэ. Одоо 13 гэсэн тоог л 3-таа хувааж байгаа гэсэн үг. Тэгэхээр тул 3-ийн хүрдэнд 13-тай ойрхон тоо хэд вэ гэж харах нь тийм ээ. 12 байна. 15 үлэгт чинь. Тэгэхээр 12 байгаа учраас 4-өөр өгөхөд байна. За тэгвэл 4-өөр өгнө. За тэгээ энэ хоёроо үржүүлнэ. 3 4-ийн 12. За дахиад 13-аас 12-аас 1 үлдэнэ. Тэгэхээр тул энэ дээрээс 5-ыгаа буулгаж ирнэ гэсэн үг. За одоо 3-ийн хүрдэнд 15 5-аар өгөхөд байгаа учраас 3 5-ийн 15. За тэгвэл 435-ыг 3 хуваахад 145 гарах нь. За ингэж шалгаж болно. 3 1-ийн 3, 3 4-ийн 12, 3 5-ийн 15. Тоогоо ингэж шалгачих юм тийм ээ.
За одоо хэдүүлээ 4 оронтой тоог 7 хуваал. За тэгэхээр тул одоо хамгийн ихний орон багтж гэнэ гэж харна тийм ээ түрүүнд харсан шиг 3 дотор 7 багтахгүй. Тэгвэл 35 дотор багтах уу гэж харах нь. За 35 дотор 7 багтах учраас энэ ингээд тасалж өгнө. За одоо тэгээд 7-гийн үрдэнд 35 байна уу гэдгийг харна тийм ээ. 5-аар байна. За тэгвэл энэ 5-аар өгнө. 5 7 35. За дээрээс тоо үлдэхгүй учраас 9 болгож өгнө. За энэ 9-ийг яг орныхын дор харгалдаа доор болгоно гэдгээ сайн санаарай. За одоо 9-ийг 7 хуваахын тулд 7-г хэдээр үржүүлэл 9-тэй ойрхон бэ гэдгээ харж өгнө. За нэгээр тийм ээ 7-1-ийн 7 хаслаа 9-с 7-аас 2. За одоо 2 үлдсэн учраас дээрээс 1-ээ болгож ирнэ. Одоо 21 болсон учраас 7-г хэдээр үржүүлвэл 21 вэ гэдгээ бодно тийм ээ. Үрднээсээ харуул 3 байх нь. 3 7 21. За энэ тооны хариу маань 513 байна. За та дэвтэрэн дээрээ сар өдрөө тавиад тоогоо үржих үйлдэл эхнээс нь багшаага хасныг ахиж бичээрэй. Тэгээд өөртөө хариугаа шалгаарай. Гарсан хариугаа 16-даа хуваагаад 94 гарч ийнэ гэж шалгаарай. За 8775-ыгаа 27-даа хуваагаад 325 гарч ийнэ гэж өөртөө шалгаарай. За мөн 4368-ыгаа 3-т хуваагаад 1456 гарч ийнэ гэж доотлолт нь шалгаж өгөөрэй. За энэ бас хуваасан тоонуудаа хуваах тоог шалгахдаа үржүүлдэг учраас 145-ыгаа 3-аараа үржүүлээд энэ тоо маань гарч ийнэ гэж шалгаж өгөөрэй. Заа ёо. За одоо өнөөдрийн дараагийн 3 дахь бодлого. Хамтдаа нэг өгүүлбэртэй бодлого дээ. За өгүүлбэрээ сайн эхлээд уншаарай. Оюун 500 төгрөгийн үнэтэй 6 дэвтэр. За 650 төгрөгийн үнэтэй 5 үзэг. 1350 төгрөгийн үнэтэй 2 зургийн дэвтэр худалдан авчээ. За оюун нийт хэдэн төгрөг төлсөн бэ гэдгийг хэдүүлээ олъё. За тэгэхээр тулд эхлээд өгүүлбэртэй болгоныхоо бичиглэлийг хийш хүүхдүүдээ. Авсан юм дэвтэр байна тийм үү? За 500 төгрөгийн үнэтэй дэвтэр байна. 500 төгрөгийн үнэтэй дэвтэрнээс 6 ширхгийг авсан юм байна. За дараа нь 650 төгрөгийн үнэтэй дэвтэрнээс төгрөгийн үнэтэй 5 үзэг авсан юм байна. За энд нь болохоор дэвтэр гэж ингэж бичиж явшин. Үзэг гэж бичижээ. За дараа нь 2 зургийн дэвтэр авсан юм байна. Зургийн дэвтэр 1350 төгрөгийн үнэтэй юм байна тийм ээ. За эндээс 2-ыг авсан юм байна. За тэгвэл нийт үнэ нь хэдвэ гэдгийг болох юм байна. За ахаад нэг хараарай. Дэвтэр байна тийм ээ. 500 төгрөгийн үнэтэй дэвтэрнээс 6 ширхэг авсан. За үзэг болохоор 650 төгрөгийн үнэтэй тэрнээс 5 ширхэг авсан. За зургийн дэвтэр болохоор 1350 төгрөгийн үнэтэй 2 ширхэг авсан. Тэгэхээр энд нэг бүрийнх нь үнүүд мэдэгдээд байна гэсэн үг байна тийм ээ. Хэдийн ширхэг авсан бэ гэдг нь бас мэдэгдээд байна. Тэгэхээр нийт үнийг олохдоо яаж олдог вүлээ гэдгээ хэдүүлээ санаарай. За одоо багштайгаа хамт хийшээ. Нийтлэг үзтгий. 500 төгрөгийн дэвтэрнээс 6 гэж байгаа учраас 6-аараа үржүүлнэ. За энэ бүхэл 10-тай 100-тай тоог байвал тооныхон доор тоогоо өччихдэг тийм ээ. Тэгвэл аргач нь эргүүлээ тийг ямар ч тоог тэгээр үржүүлсэн тэг гардаг учраас арт талд нь бичгүй үлдээж болдог тийм үү. Тэгэхээр шууд 5 6 30 гээд 2 тэгээ тавьчихна. За тэгвэл 3000 төгрөгөөр дэвтэр авсан юм байна. За дэвтэрний нийт олдлоо гэсэн. За одоо 650 төгрөгийн үнэтэй үзэгнээс 5 ширхгийг авсан. За тэгвэл бас ингэж хөгжүүлж болно. Бүтэн 10-т учраас ямар ч тоог тэгээр үжсэн тэг гардаг учраас аргач нь бичгүүгээр үлдээгээд тэгээ шууд тавиад 5 5-ын 25 2-оос саналаа 5 6 30 сансантайгаа 32 3250 төгрөгөөр үзэг авсан гэсэн үг байна. За одоо зургийн дэвтэр 1350 төгрөгийн үнэтэй зургийн дэвтэрнээс 2-ыг авсан байх нь. За тэгвэл тэг 2 5-ын 10 1-ийг саналаа 2 3-ын 6 сансантайгаа 7 2 1-ийн 2. За 2700 төгрөгөөр зургийн дэвтэр авсан байх нь. За одоо цааг нийт үнэ гэж байгаа учраас оюун анх энэ 3 зүйлийг явахад нийт хэдэн төгрөг төлсөн бэ гэдгийг хүүхдүүдэд яаж олох вэ? За өөртөө гүйцэгээд бодоорой. Тэгэхээр дэвтэрэн дээрээ үзгээ нэмээд зургийн дэвтэрнийхээ үнийг нэмнэ тийм үү? Тэгвэл нийт үн маань яах вэ? Гарна. За ингээд нийт үнэ олоорой хүүхдүүдээ. За өнөөдрийн гэрийн даалгаварт
251, 252-ыг өгнө. За энэ бичиж яваа. Гэрийн даалгаварт 251, 252-ыг өгнө. За шинэ хуучин ном гэсэн ялгаа байдаг учраас шинэ номны бодолтыг 6-аар аваад ангийнхаа бүрэг дээр багш нь тавьчих. За тэгээд өнөөдрийнхөө даалгаврыг хийгээд хувь чат руу нөгөө даалгавраа явуулаад байгаа хүмүүстээ өдөр өдөрт нь заавал даалгавраа явуулах хэрэгтэй шүү. За баяртай даалгавраа